Сайхан уу өнөөдөр маань бичлэгч тавтай морил. За өнөөдөр миний танилцуулах аппликейшн болохоор Radio Garden гэсэн юм нэг аппликейшн байна. За App Store болон Play Store-оос хайж үзье. За ийм аппликейшн байгаа. За энэ яадаг аппликейшн вэ гэхээр FM сонсох зорилттой гэх юм да. За ингээд өөрийнхөө байгаа локейшнийг ингээ хайчихна. За энэ болохоор ингээд Солонгосын FM байна. За дараагийн FM нь. За нөгөө машин жолоодод явж байхдаа ч юм уу хай нэг FM сонсох хүсэл айгу төрдөө шүү дээ. Тэгэх юм бол энэ байна. 하죠. 내가 잘 알지 못하는 것은 누군가에게 물어서라도 그것을 아는 지혜가 필요한 것이지. За тэгээд ингээд FM рүүгэн ороод одоо танд таалагддаг одоо айтайхан нэвтрүүлэг явдаг ч гэдэг юм уу те айтайхан дуунууд явдаг тийм радио байх юм бол ингээд зүрхэл чинь за тэгэнгүүт энэ favorite гэсэн дотор ингээд ороод ирдэг байгаа. Тэгээд яг шууд хайхгүйгээр шууд энэ шиг ороод FM-ээ сонсчих боломжтой. Гэх мэтчлэн хайж болдог. Одоо жишээ нь би Улаанбаатар Монголиа гэд ингээд search хийж болно. За ингээд Монгол фильмүүд. Монгол Улсын засгийн газар харилцаа холбооны зохицуулах хороо. Ингээд зүрхэл чинь Цахим орчинд өөрийн 1955 98-ээс 1955 энэ чин зэрэгүүд байхгүй болон хайр гүрнийх нь За тэгээ мөн адил таалагдсан FM ингээд зүрхлээд одоо ийшээ ороод харахаар ингээд түрүүний миний зүрхэлсэн радионууд энд ингээд ороод ирсэн байна. За өөр жишээ нь бүгдээрээ хаанхыг хийх хүн Герман гээ хийж үзэх хүн. Герман. Let's lift up our hands and sing it till you say you are the fire. You are the fire. Их мэтчлэн ингээд уулаас хотынхоо нэрийг бичээд ингээд FM-ийг хайж олох боломжтой. За энэ зурган дээр ингээд ногоон тэмдэглэгээтэй байгааз энэ болохоор нөгөө нэг FM-үүдийнх нь одоо байрлал гэх юм. Одоо чинэнд And my sister and I brought him back to our super twig fort for safety. And then we all laid out and told stories. гэх мэтчлэн ингээд хайгаад олоо сонсох боломжтой. Бас нэг гадаад хэл сурж байгаа хүмүүс бас ингээд янз бүрийн FM сонсох боломжтой болж байгаа юм билээ. За тэгээд энэ дээр дараа чойч чинь за энэ хэсэг дээр ингээд дарах юм бол энэ сум байгаа. Энэ дээр да ингээд дарах юм бол одоо миний байгаа байршил гарч ирнэ гэсэн үг. Хэмтчлэн ингээ ашиглах боломжтой ийм аппликейшн байна. Тэгээ та бүхэн маань App Store болон Play Store-оос татаж үзээд ашиглах боломжтой байгаа шүү. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.